Хүнтэй шинэ удаагаар уулзч байгаа байж таа байна. Шинэ цагаараа уулзч байгаа бас баяртай. Шинэ микээр уулзч байгаа байж таа. Шинэ хөлөөр уулзч байгаа. Peace Melody хамгийн анхны ажлын санал аваад тэр ажлынхаа ард гараад 6 сар жоохон зав байсан тий. За тэгээд анхны цалингаараа анхны камера авсан байгаа. За өнөөдрийнхээ улаагаар битээр та бүхэнтэйгээ өөрсдийн үзсэн Солонгос кинонуудаас хамгийн гоё сэтгэл хөдлөсөн кинонуудаа та бүхэнтэйгээ ярилцъя гэж бодож байна. Тэгээ мэдээж номоо ч гэсэн ярина. Ном өстөг 100 хүн хүлээж дараа нь ярья. Дараагийн блогд ном ярьчихъя. Одоо кино өстөг 900 тагаа. За эхний кино нь болохоор Move to Heaven. Oh, nice. Маш жоохон үзээд удсан болохоор ирж байгаа марцсан л та. Гэхдээ аюу сэтгэл төрсөн гоё киносэн тий. Тэгээ энэ киноны гол агуулга нь оюун ухааны үеийн хөгжлийн бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй өнгөж ярьж тий. Яг бие дааж ганцаараа амьдрах боломжгүй. Хин нэгний одоо насан турш хүний жоохон анхаарал халамж буужаа тий. Тийм үний тусламжтайгаар амьдрах боломжтой. Нэг одоо хүүгийн гол дүр нь гардаг. Тэгээд аавтайгаа хамт амьдардаг байж байгаа аав нь гинт нас орчдөг тий. Тэр хүмүүс өөрөө нөгөө жоохон тийм сэтгэл хөдлөл байхгүй тий. Тэгээд тийм хүмүүс чи ингээд нөгөө өөрөөс ямар сэтгэл хөдлөлөө мэдэхгүй болохоор ингээд нөгөө зураг харчаад ингээд дөөрөд юм л шүү дээ. Ингээд инээхийг ингэж дөөрөд гэж. Тэгсэн мөртлөө ой тогтоолт бол амар сайн тий. Амар сайн сандаг. Аавыгаа амьд байхад наавтай хамт нэг ажил хийдэг байсан. Тэр нь болохоор нас орсон хүний одоо үлдэгдэл тэр нөгөө нэг гэрт нь үлдсэн бараа эд хогшил тэр хүний хэрэгэлдэг байсан бүх зүйлийг ингэж одоо мамури чонгны ээж тий зэгцлээд одоо шатааж хаяхын хааж дээж одоо нөгөө нэг хийж өгдөг ажил хийдэг байсан тий. За баяртай болохоор энэ киног яа би дуустал үзэг байгаа. Гэхдээ нөгөө өвөл жинтэй хүний талаар гарсан шүү дээ. Нөгөө ганцаардлын өвчнийг амар нүдэн тархтал гаргаж өгсөн кино болов гэж бодсохгүй юу. Бараг анги болгонд ер нь уйлсан дөө уйлаа. Киноных нь үйл явдал нь жоохон тийм яг бодит амьдралтай нэлээд төхөн ч байгаа тий. Нэг тийм гэл хідээ хийхээр ингээл одоо дараа нь юу болох гэсэн нэг тийм хүлээлт үүсгэж. Энэ хүн яг яагаад ингэж байгаа юм бол гэдэг тайлбарыг би бол аюу бүдлээж үзсэн. Тийм байсан. Тэгээд энэ киноны хамгийн төгсгөлт нь нэг өгүүлбэр гарч ирдэг. Тэр нь юу гэхээр бид нар бол зөвхөн аз жаргалтай байхын төлөө, бусдыг хайрлахын төлөө, бас хайрлуулахын төлөө төрсэн хүмүүс юм аа. Тэгээд харин ингээл би бинийгээ гомдоогоол уурлаал те одоо үтсэн ядарт ч юм уу те ингээл ямар нэгэн тийм бидний сэтгэлийг дүүрэхгүй тийм зүйлсийн төлөө ардаас нь явах биш, харин зүгээр л хажууд байгаа хүнийг би бинийгээ хайрлаж аз жаргалтай байхын төлөө амьдэрсэн гэдэг тэр үйлдвэрийг бичээд энэ кино дуустдаг байгаа. За 3 дахь кино болохоор Юмигийн сэхэтэр буюу Юмигийн эснүүд гэсэн кино байгаа шүү дээ. Аягүй жоохон комеди тий. Бидний дотор заримдаа ингээ яг юу болоод байгаа юм бэ? Миний хувьд бол ингээд би үсэлэр хайдаг өөрөө ч ярьдаг байхгүй юу? Гэчээд ингэхээс гээж идэхээсээ гэдэг өөрөө тэгээд тэр киног үзэл миний хүмүүс яппотэр яриасан юм байна гэдэг ойлгож авсан. Гол дүрийн эмэгтэйг нь Юми гэдэг тий. Тэгээ яг тэр эмэгтэйгийн дотор болоод байгаа тэр одоо сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг бүгднийг өөрийнх нь одоо нэг эсээр нь нэрлээд ингээд киноны дөрүүд болгож бас ингэж гаргаж ирж байгаа нь маш сонирхолтой. Анимашнтай холбогдсон. Тий, анимашнтай холбогдсон болохоор одоо тэгээд Google-тэй туртай бол бүр гоё. Тэр чигээ нөгөө бүх төрлийн нөгөө бүх эснүүд байгаа шүү дээ тий. Тэгээ нэг одоо Юмигийн хувьд нөгөө хоолны эс буюу чүрчүрийн амар том шүү дээ тий. Тэр хэмжээгээр одоо жоо идэх юм дуртай ч гэх юм те. Чиний хувьд одоо ямар эс чинь амар тийм том бэ? Миний сэтгэл хөдлөлээс аюу том. Би ер нь амархан уйлна, амархан баярлна, тэ амархан говдно, амархан уурлна. Аливаа зүйл ер нь бас ингэ сэтгэл хөдлөлөөр хандах гад шийдвэр гаргах гэдэг талаас надад байд юм байна гэж харсан кино үзэн. Тэгээд би болохоор ер нь миний эснүүдийн хэмжээ бүгд адилхан гэж бодчих. Тийм үү. Би тэгж боддог байхгүй нэ камер одоо нэг тийм том юм байдаг ч юм уугүй ч юм сайн мэдгүй. Гэтэ хайл болох жоохон нөгөө Исан Сэппо штэ тий. Нөгөө оюун санааны эс тэрнгээр жоохон шийдвэр гаргах ч юм уу янз бүр үйлдэл хийх хичээдэг. Айл болох тэрний үгийг сонсох хичээдэг. Тэгээ энэ кино бол мэдээж төгсгөл нь болоогүй байгаа. Түмэл яг одоо гараа цацагдаа явж байгаа кино учраас та эхний сизон 1-ийг үзчихэд 2-оос надаас гүцээ хүрээд ирээ. Дараагийн кино болохоор Money Heist. Одоо яг Netflix дээр бас
топ 10-т явж байгаа. Ер нь бол маш сонирхолтой кино. Тэгээд энэ киноны би баг нэг 3 4 дахь гинл үзсэн. Ер нь 6 ангитай кино шүү дээ. Тийм 6 ангитай. Одоо нөгөө амар тийм богинохон ангитай олон сизонтэй тийм кино хийж эхэлж байгаа. Тэгээд надаа энэ киног үзээд хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ гэхээр солонгос кино гэж хэлэхэд эхний 1-р ангийг нь үзэхэд л би баг нэг тийм бараг л Жангумын дайтаны 200 ангитай киноны агуулгыг ер нь бол харсан шүү. Тийм. Мөнгө хараад хүн ингээд яг яаж зааш нь хувирдгийг тий хин хэм болдгийг. Гэтэ үнэхээр мөнгнөөс ямар ч хамааралгүйгээр бас ямар чухал үнцэнтэй мөн чанараас хүнд байдгийн бэ гэдгийг бас энэ киноноос олж харсан. Тэгээд би бас юуг нь харсан гэдэг тэр нөгөө одоо хобби зөвшөлтсөл хийх тэр юу процесс амар тасрах. Тэгээд толгой ажиллаад амар ажиллаад би яа гэл үнэхээр тэгэл цагдаа нарыг алчлаадаа гэж яхад л араас нь нөгөө профессор бүр шал өрөө бодсон байгаа ч тийм. Багаас хэлэл зогсож яхад нь би баг хамт үзэж яхад хамт алгаад ташаа зөрөө өнгөрөө. Тэг мэдээч яг үндсэн киногоо том арай нэг тийм зөөлөн л болгосон байлээ л дээ. Тэгээд бас хитрхи нэг амар dark үн рүү явж авахгүй нэг хөнгөн комеди яваад байгаа. Тийм хөнгөн комеди яваад. Хөнгөн комеди яваад тэгээд нэг хайлт хайр дурлал гараад бүр энэ кино бүр 완전 내 스타일이었어. За дараагийн кино болохоор одоо бас дөнгөж эхэлж байгаа. Исан киносаа буюу одоо жоохон сонин өмгөөлөгч гэж хэлж байгаа юм тий. Тэгээ одоо сонин гэдэг маань гол дүрийн тэр өмгөөлөгч эмэгтэй маань бас яг нөгөө Move to Heaven шиг Heaven гэдэг тэр гол дүрийн залуу шиг тийм. Оюун хааны хөгжлийн орно. Яг бие махбодын зүг зүгээр тий бие махбод зүгээр тий. Би тэгээ яг тийм дүр бүтээж байгаа жүжигчдийг хараад бүр үнэн биш гэж байна бас. Зүгээр ярьцлаган дээр зүг зүгээр яриад байгаа байхгүй юу? Зүрхлэг кинон дээр ингээ яг тийм хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг гарангууд бүрстэй. Яаж ингэж үжилдэг байнаг үү? Жүжигчдийг бол яасна үнэн биш шүү дээ. Дүрийг амьлуулж байна. Тэгээ баримаар идүүтэйгээр амьлуулсан. Тэгсэн мөртлөө амар сайн нөгөө юм цээжилдэг. Тэгээд ялангуяа солонгосч ингээд пианосаа өмгөөлөгч болно гэж амар том тийм шалгуур өндөртэй мэдээж шүү дээ. Тэгвэл яг тэр одоо дүр дээр хөгжлийн бэрхшээлтэй хүн болж чадсан гэж гаргаж байгаа юм байна. За тэгээд өнөөдөр бид хоёраа бүхэндээ нэг 5 кино санал болголоо. Тэгээд дараагийн блогоор уулзлаа. Баяртай.